우리가 지난주에 어, 4장과 5장을 공부를 했습니다. Тэгвэл чи хичээл дээр болохоор бид нар 4, 5 дугаар бүлгийг үзсэн байгаа. 4장과 5장에서 네 가지의 상징적 행동을 통해서 그 상징적 행동들을 증거를 받았습니다. 4, 5 дугаар бүлэг дээр дөрвөн янзын үйлдэлээр, бэлгэдлийн чанартай үйлдэлээр дамжуулан бурхан өөрийнхөө одоо мессежийг үгийг хэлсэн байгаа. 그 상징적 행동은 그것이 의미하는 것은 장차 이스라엘에 임할 하나님의 심판을 가리키는 것입니다. Тэгээд дөрвөн янзын үйлдэл нь болохоор хажим Израилийн дээр ирэх бурханы шийтгэлийг илэрхийлсэн. 첫 번째 상징적 행동은 흙판에 예루살렘을 그리고 여러 가지로 이렇게 에워싸는 거였어요. Ихэнх нь болохоор одоо шавар тоосгон дээр Израиль биш Иерусалимыг сийлж зураад тэгээд түүнийг бүсэлж байгаа мэтээр дүрсэлж үзүүлсэн. 그리고 두 번째는 그 죄의 날수대로 결박당하여서 왼쪽과 오른쪽으로 이렇게 누워 있는 거였습니다. Хоёр дахь үзэгдэл нь болохоор хоёр дахь үйлдэл нь болохоор Израильчүүдийн тэр гим нүгэл үйлдсэн тэр жилүүдийн тоогоор зүүн талаараа болон баруун талаараа хэвтэх байсан. 390일은 왼쪽으로 누워 있어야 된다고 했는데요. 390 хоногийн турш зүүн талаараа хажуултаж хэвтэх ёстой гэсэн. 그 390일이라는 숫자는 이스라엘의 범죄한 횟수를 가리킨다고 그랬어요. Тэр 390 хоног гэдэг нь болохоор Израилийн гим нүгэл үлдсэн тэр жилүүдийн тоогоор нэг жилийг нэг хоног гэж үзээд гэж 그리고 тооцсон. 또 40일은 오른쪽으로 이렇게 누워 있다고 했는데 그것은 그 390일의 죄의 결과로 이스라엘이 망하고 포로로 끌려가고 이렇게 할 것을 상징한다고 그랬습니다. Баруун талаараа болохоор 40 хоног хэртнэ. Тэр 40 хоног нь болохоор Израилийн үлдсэн гим нүглийн одоо үр дагаварт нь 40 жилийн турш цөлөгдөх болно гэдгийг илэрхийлсэн. 그리고 세 번째는 6가지의 곡식으로 혼합해서 빵을 만들어 먹으라고 그랬어요. За 3 дахь бэлгэдлийн чанартай үйлдэл нь болохоор 6 төрлийн тэр үр тариаг авч түүгээрээ талах хийж идэ гэсэн байна. 기간이 390일인데 그것은 바벨론에 의해서 예루살렘이 포위된 기간을 가리킨다고 그랬습니다. За тэгээд 390 хоногийн турш түүнийг идэх ёстой гэсэн. Энэ 390 хоног гэдэг нь болохоор Бабилончууд Иерусалим хотыг бүслэх тэр хоногуудын хугацааг илэрхийлсэн байна. 그래서 양식도 부족하고 또 물도 부족하고 땔감도 부족하다고 그랬어요. За энэ 390 хоногийн турш энэ 6 янзын үр тариаг идж байгаа нь болохоор тэр бүслэлтийн хугацаанд бол Иерусалимчууд хоол хүнс уух ус тэгээд бас төлөө төлшөө хомсдох болно гэдгийг илэрхийлсэн. 또 인분으로 떡을 구워 먹으라고 한 것은 장차 그 부정한 떡을 포로로 끌려가서 부정한 떡을 먹게 될 것을 가리킨다고 그랬습니다. Тэгээд тэр хоол хүнсийг нь бол хэмжиж өгсөн байгаа тийм ээ. Хүнс нь бол хоногтой 20 шикэл уух ус нь хийнийн 6-ны 1 гэх мэтлээ. Энэ болохоор тэр хоол хүнс идэж уух нь гэж багснаа хомсноо гэдгийг хэлсэн. Бас хүний басар тэр 6 төрлийн юу
талхай 6 төрлийн өөр тариагаар хийсэн талхай болохоор хүний баасаар шарж идэ гэсэн байгаа. Энэ болохоор тэр өсөлтийн хугацаанд түлшгүй болно. Тийм учраас бүр хүний баас шатааж хоолундаа болгож идэг хүртэл талхай барьж идэг хүртэл тэгэж түлшгүй болно гэдэг хэлсэн. 그러나 에스겔의 그 읍소를 들은 하나님께서 그 부정한 떡을 먹지 않도록 이렇게 또 그의 기도를 들으시고 응답하셨다고 그랬어요. За тэгэд Эскел болохоор бурханд бас нэг тайлбар хэлсэн байгаа тийм тавьсан байгаа тийм ээ. Эндээ би ийм бузар юм идэхгүй. Тэр хүний бас гэдэг бол бузар учраас би тийм бузар зүйлээр одоо түлээ хийж бие хайрч идэхгүй гэсэн. А энэ эсэргүүцлийг нь болохоор эсэргүүцэл гэх юм уу энэ одоо хүсэлтийг нь эзэн бурхан сонсоод тэгээд тэр төлшийг нь бол хүний баас биш харин малын одоо баас буюу үхрийн аргалыг өгөө гэж хэлсэн байна. 하나님께서는 이처럼 오늘날도 하나님의 마음에 합한 자들의 기도를 들으시고 응답하신 하나님이십니다. Бидний бурхан бол яг үүнтэй адилхан өнөөдөр ч гэсэн өөрийнхөө сэтгэлд нийцсэн бурханы сэтгэлд таалагдсан нийцсэн хүмүүсийн гуйлтыг нь сонсож хариулж өгдөг бурхан юм аа. 그리고 네 번째 상징적 행동은 바로 머리털과 수염을 깎아서 저울에 달아서 3등분 하라고 그랬어요. За дөрөв дэх бэлэгдлийн үйлдэл нь болохоор 5 дахь бүлэг дээр гарч байгаа тийм ээ. Хурц ил даваад өсчний тонгорго болгож түүгээрээ толгой сахлынхаа үсийг шудран хусаад дараа нь дэнс аваад тэр үсээ 3 хуваа гэсэн. 3분의 1은 불사르고 3분의 1은 칼로 치고 또 3분의 1은 바람에 흩으라고 했는데요. За тэгээд тэр өснийхээ 3/1-ийг нь хотын дунд галдаж шатаа 3/1-ийг нь хотын эргэн тойронд илдээр цавч үлдсэн 3/1-ийг нь салхинд хийсгээ гэсэн. 그래서 12절에서 증거하는 것처럼 3분의 1은 전염병이나 기근으로 죽고 멸망할 것이고 За тэгээд 12 дугаар 5-12 дээр энэ бэлэгдлийн юу утгыг нь тайлбарлаж өгсөн байгаа тийм. Эхнийх нь болохоор 3/1 нь хот дотор шатаа гэсэн. Тэр нь болохоор гай гамшихаар өхөж мөхнө гэдгийг нь хэлсэн байгаа. Гай гамшиг гэдэг нь нэгсэндээ тахал халдварт өвчин гэсэн үг. 또 3분의 1은 또 전쟁에 의해서 칼에 죽을 것이고 또 3분의 1은 다포로 잡혀가고 또 피난하면서 죽을 것을 가리킨다 했어요. За дахиад нэг 3/1 нь болохоор хотын эргэн тойронд илдээр цавч гэсэн шүү дээ тийм ээ. Тэр нь болохоор юу илэрхийлж байгаа вэ гэхээр тэр Вавилончуудтай тоталж ирээд тэгээд тэр ард иргэд тэр хотынхаа эргэн тойронд илдээр цавчил тэр дайсныхаа элдэнд цавчилж үхнэ гэдгийг илэрхийлсэн. Дахиад үлдсэн 3/1 нь болохоор салхинд хийсэг гэсэн. Тэр нь болохоор бурхан тэднийг Иерусалимчүүдийг зөв бүрд тарааж өөрөөр хэлбэл тэр нөгөө харь үндэстнүүдэд цөллөгт явуулнаа, алцлагдахад хүргэнэ гэдгийг илэрхийлсэн. 이들을 이렇게 심판하시는 이유는 바로 그들이 이방인들보다도 더 하나님의 규례를 어기고 악을 행하기 때문이라고 그랬어요. Тэгээд бурхан тэднийг ингэж хатуур шийтгэж байгаа нь бол тэдний гэм нүгэл нь бүр хэрээс хитрээд тэр харь үндэстнүүдээс ч илүү гэр тийм гэм нүглийг үлдсэн гэдэг учраас ингэж шийтгэж байна гэсэн. 그 죄로 인해서 전무후무한 그런 하나님의 심판이 임할 것을 우리가 지난 시간에 증거를 받았습니다. Тэдний үйлцэн тэр гэм нүглээс нь болоод өмнө нь ч байгаагүй эдүгээ хүртэл үлдээгүй дахин хизээч үлдэх тийм одоо жигшэр зүйлсийг тэд нар үлдсэн учраас ийм шүлтийг явуулж бүх үлдэхсдийг чинь дөрөн зөв тарах болно гэж хэлсэн. 이제 6장에서는 하나님께서 에스겔의 입을 잠시 열어주셔서
말로써 전하는 내용입니다. За одоо өнөөдөр болохоор 6 дугаар бүлэг рүү орж байгаа тийм ээ. Тэгээ 6 дугаар бүлэгт юун тухай өгүүлж байгаа хэрэг эзэн бурхан нөгөө Эзекиэлийг хэлгүй болгоцсон байгаа шүү дээ. Тэгээд тэр хугацаанд зарим үед бол хэлийг нь одоо нээж өгч байсан. Тэгээд түүний амаар дамжуулан үгээ хэлж байсан. За тэгээд энэ удаа болохоор яг түнчлэн эзэн Эзекиэлийн амийг нээж өгч түүгээр үгээ хэлүүлж байгаа тухай гарч байгаа. 상징적 행동으로 보여준 것들의 의미를 이제 말로 설명하기 위해서 입을 열어주신 거예요. Тэгэд ягаад энэ удаа ингэж бурхан амийг нь төр зур нээж өгсөн бэ гэхээр нөгөө янз бүрийн дөрвөн ийм үйлдэл үзүүлсэн тийм ээ бэлэгдлийн чанартай үйлдэлийг үзүүлсэн байгаа. Тэр үйлдэлүүдээ үгээр тайлбарлаж хэлүүлэхийн тулд амийг нь төр зур нээж өгсөн байна. 1절에서 7절은 우상 숭배하는 이스라엘에 대한 파멸을 선언하는 내용입니다. За 1-ээс 7 дугаар ишлэл болохоор а тэр хуурамч бурхтад үйлчилж хуурамчтай шүтсэн тэр гэм нүглийнх нь эсрэг эзэн бурхан тэр шийтгэлийг авчрах болно. Шийтгэлийг болох болно гэдгийг тунхаглаж байгаа хэсэг байна. 우리 2절부터 3절까지 한번 같이 읽어보겠습니다. 2절, 3절. За 2, 3 дахь ишлэлийг бүгд хамтдаа уншийе. Хүний хүү Израилийн улсын зүг нүрээ хандуулан тэдний эсрэг үзүүл. Израилийн улсаа эзэн бурхны үгийг сонс. Эзэн бурхан улс толгод жалганууд хийгээд хөндийн нүдэд ингэж айлдаж байна. Харагтун би өөрөө та нарын дээр илт авчрах гэж байна. Би мөргөлийн өндөрлгүүдийг чинь устгах болно. 하나님께서 에스겔에게 이스라엘 산을 향하여 예언하라고 이렇게 말씀하셔요. Бурхан Эзекиэлд хандаж хэлсэн байна тийм ээ. Израилийн улсын зүг хандаж иш үзүүлээ. 이스라엘 산들아 여호와의 말씀을 들으라라고 이렇게 말씀하십니다. Тэгээд Израилийн улсаа эзэн бурхны үгийг сонсоо. 주 여호와께서 이르시기를 산과 언덕과 시내와 골짜기를 향하여 이렇게 말씀하셨다라고 그래요. Эзэн бурхан улс толгод жалганууд хийгээд хөндийнүүдэд ингэж айлдаж байна. 곧 내가 칼이 곧 내 칼이 곧 내가 칼이 너희에게 임하게 하여 너희 산당을 멸하게 하겠다라고 말씀하셔요. Харагтун би өөрөө та нарын дээр илт авчирна. Тэгээд би мөргөлийн өндөрлгүүдийг чинь устгана. 산은 인격체가 아니지요. За улс толгод гэдэг маань болохоор тэр одоо амьгүй шүү дээ тийм ээ. 사람이 말한다 해서 산이 알아듣고 그러는 건 아니에요. Тэг хүн одоо улс толгод руу хандаж юм ярьлаа гэхэд тэр улс толгод бол сонсож чадахгүй. 그럼에도 마치 산들이 알아듣는 것처럼 산들에게 이렇게 말씀하라고 하시는데요. Тэгсэн ч гэсэн яг л одоо чихтэй сонсож чадах юм шигээр тэр улс толгодод хандаж ингэж хэлээ гэсэн байна. 왜냐하면은 당시 이스라엘 백성들이 산에 산당을 짓고 우상을 숭배하고 있었기 때문이에요. Яагаад вэ гэхээр тухайн үеийн Израилийн ард түмэн тэр улс толгодын дээр мөргөлийн өндөрлгүүд байгуулад тэгээд тэндээ мөрөгдөг байсан. Дахил өргөдөг байсан учраас. 산뿐만 아니라 뭐 작은 산, 그러니까 언덕, 또 시내, 골짜기 이런 곳에다 다 산당을 짓고 우상 숭배를 하고 있었기 때문에 이렇게 말씀하시는 거예요. Тэгээд энд болохоор улс толгод жалганууд хийгээд хөндийнүүдэд хандаж ингэж хэлээ гэсэн тийм ээ. Тэгэхээр зөвхөн өндөр улс төдийгүй жижиг дов толгод тэр житгийлэл жалгахгүй хүндийд ч гэсэн ийм мөргөлийн өндөрлөг байгуулж түн дээрээ дахил өргөдөг байсан юм. 그곳에 산당을 짓고 거기 가서 우상 숭배하는 이스라엘 백성들에게 하시는 말씀인 거예요. 곧.
Тэгэхээр ингэж уус толгодод хандаж, жалганууд хөндийнүүдэд хандаж ингэж тунхаглаа гэдэг нь болохоор эдгээр газруудад мөргөлийн өндөрлөг байгуулаад тэндээ тэр шүтэнүүдтэй мөрөгдөг, шүтэнүүдэд дахил өргөдөг Израильчуудад хандаж хэлж байгаа гэсэн үг байна. 역대하 28장 3절, 4절 한번 보도록 하겠습니다. 역, Шастрын дид номын 2 дугаар шастр номын 역, 28-ын 3-аас 4 дугаар ишлэлийг уншъя. 역대하 28장 3절, 4절 한번 같이 읽어보시기 바랍니다. 2 дугаар шастр 28-ын 3-аас 4. Үүнээс гадна Израилийн хүүгүүдийн өмнөөс эзний хүн гаргасан үндэстнүүдийн адилаар тэрээр Бен Хинномын хүндий дутлаг өргөж тэдний бузар заншлыг дуурайж хүүгээ гал дундуур явуулсан ажээ. Тэрээр мөргөлийн өндөрлөг толгод болон ногоон мод бүрийн доор бутлаг уугуйлан тахил өргөв. 하나님께서는 이스라엘 백성들에게 그 가나안 땅 사람들의 그 제단들을 다 헐고 주상을 깨뜨리고 아세라를 찍어버리라고 그러거든요. Бурхан Израильчуудад хэлэхдээ тэр Канаанчуудын шүтдэг Баалын одоо тэр мөргөлийн өндөрлөг болон тэр багнууд мөргөлийн тэр шүтэний багнууд мөн Ашерагийн баг нь гэх мэт эдгээр хурамч шүтээнд зориулсан болгоныг устгаж хаяа гэж тушаасан байгаа. 근데 그들이 가나안 땅 사람들의 그 풍습을 쫓아서 산당을 짓고 우상 숭배를 했던 거예요. Гэтэл Израильчууд болохоор тэр тушаалыг нь дагаагүй харин ч бүр тэр Канаанчуудын тэр хурамч шүтээнд уусаад автаад Канаанчуудын мөрөгдөг байсан шүтээнд нь мөргөж тэдэнд нь утлаг өргөж тэгээд тахил өргөдөг болсон. 그런 이스라엘 백성들을 하나님께서 심판하실 것을 이제 4절에서 또 이렇게 말씀하십니다. 4절 한번 같이 읽어볼까요? Тийм учраас Израильчуудыг бурхан шийтгэх болно гэдгийг инхүү тунхагласан байна. Эсгэл 6-гийн 4-ийг бүгдээрээ хамтдаа уншъя. Тиймээс тахилын ширээнүүд чинь эвдрэн эцэс болж утлагт тахилын ширээнүүд чинь ботарнаа. Би аллагдсан хүмүүсийг чинь та нарын шүтээнүүдийн өмнө унгана. 여기 분향제단을 깨뜨린다고 그랬는데 이 분향제단은 태양신을 섬기는 제단이라고 그래요. Энд тахилын ширээнүүд чинь эвдрэн эцэс болно гэж байна тий. Энэ тахилын ширээнүүд нь болохоор нарны бурханд зориулан тахил өргөдөг байсан ширээг хэлж байгаа. 하나님의 백성들이 1월 성신, 곧 해, 달, 별 이런 것을 신으로 섬겼던 거예요. Тэр бурханы ард түмэн болох Израильчууд болохоор тухайн үед тэр нарны бурхан болон од мечид, од гариг эрхэст мөрөгдөг болчихсон байсан гэсэн үг. 열왕기하 21장, 또 역대하 33장. 예, 보면 20 дугаар хаад 20 өдөр бүлэг 역대하 33장. 역대하 33장 예, бас 2 дугаар шастраг 33 дугаар бүлэг. 2 дугаар хаад 21, 2 дугаар шастраг 33 дугаар бүлэг. 그 므낫세 왕 때 그 산당뿐만 아니라 성전에서까지도 그런 우상을 숭배했다라고 이렇게 증거하고 있어요. Тэгээ Манасе хааны үед бол бүр зөвхөн одоо энэ мөргөлийн өндөрлгүүд төдийгүй эзний өргөө болох тэр ариун сүмд ч гэсэн ийм жигшүүрт зүйлсийг үлдээж 오늘날로 тэр 말하면 хиймэл шүтээнүүдэд тахил өргөдөг байсан. 오늘날로 말하면 예배당에서 하나님께 예배하는 예배당에서 그런 우상을 숭배하는 거나 똑같은 거죠. Өнөөдрийнхөөр бол бидний одоо эзэндээ мөргөл өргөдөг тэр чуулган тийм ээ. Тэр чуулганы байрны дотор, чуулган дотор маань тэр нарны бурханд зориулж тахил өргөдөг тийм ширээнүүд байсан гэсэн үг. 그로 인하여서 그들이 참혹하게 진노의 형벌을 받을 것을 말씀하시는데요.
Энэ бүхнээсээ болоод Израильчууд Бурхны тэр хатуу шийтгэлийг хүртэх болно гэдгийг хэлсэн байна. 그 참혹함에 대해서는 우리가 5절, 6절 그냥 읽어만 봐도 알 수가 있습니다. Тэр шийтгэл хэр одоо аимшигтай хатуу ширүүн байх вэ гэдгийг 5 6 дугаар ишлэлээс харж байна. 하나님께서 하나님 앞에 악을 행할 때 하나님께서 심판하실 것은 모세를 통해서 일찍이 다 말씀하신 거거든요. Бурханы өмнө хэрвээ гэм нүгэл үйлдэх юм бол Бурханы эсрэг гэм нүгэл үйлдэх юм бол Бурхан тэднийг яг тэр гэм нүглийнх нь үйлдсэн хэмжээгээр хатуу шийтгэх болно гэдгийг Бурхан аль хэдийн бүр эртнээс Мосегоор дамжуулан хэлүүлсэн байсан. 레위기 26장 14절 이하 또 26장? 예, 레위기 26장 14절 아, 이하 아하. Леви номын 26-гийн 14-өөс хойш үзэх юм бол 신명기 28장 15절 이하 신명기 18장 15절 28장 28장 15절 15절 이하에 а за мөн дэд хууль намын 28 дугаар бүлгийн 15 дугаар ишлээс хойш харах юм бол 거기에 보면은 하나님께서 그 죄악에 대해서 심판하실 것을 분명하게 말씀하셨어요. бурхан Израильчүүдийн гим нүглийн нүглийг шийтгэх болно. Ийхүү одоо шийтгэнэ гэдгийг хэлсэн байгаа. 산당에 우상을 산당을 짓고 우상 숭배하는 거 그때부터 금하신 거거든요, 하나님이. Тэр үеэс л бүр эрт үе шүү дээ тий. Тэр үеэс л бурхан ингэж мөргөлийн өндөрлгүүд байгуулах, тэр мөргөлийн өндөрлөг дээрээ дахил өргөх явдлыг бол хоригдсан байгаа. 그때부터 지금까지 900년 이상의 세월이 흘렀는데요. 아직도 그게 고쳐지지 않는 거예요. Тэгээ бүр тэр үеэс эхлээд тооцох юм бол 900 гаруй жил өнгөрсний дараа ч гэсэн тэдний тэр гим нүгэл нь бол үгүй болоогүй. Гим нүглээсээ салаагүй 900 жилийн дараа хүртэл үлдчихэл байсан байна. 오히려 더 점점 심각해지는 거예요. Тэгээ харин ч бүр одоо үгүй болох нь битгийл бүр одоо ноцтой улам тэр одоо аимшигтай болж газар авч исэн байна. 왜 하나님의 백성들이 그 우상 숭배를 끊어버리지 못하고 점점 더해졌을까요? Яагаад Израилийн ард түмэн тэр шүтэн шүтэх явдлаас ангижирч чадахгүй тэрийг болж чадахгүй улам л бүр дамжраад байсан хэрэггүй. 이스라엘 백성들이 그 하나님의 말씀을 알면서도 하나님께서 벌하지 않으신다라고 생각하기 때문이에요. Яагаад гэвэл Израилийн ард түмэн Бурхны үгийг мэддэг хэрнээ Бурхан шийтгэхгүй гэж боддог байсан учраас. 그러니까 우상 숭배를 해도 괜찮다라고 생각을 하는 거예요. Тийм учраас хурамч шүтэн химэл шүтэнд мөргсөн ч гэсэн зүгээрээ гэж бодож байсан. 하나님께서는 사랑으로 오래 참으시고 기다려 주시는 건데, 돌이키기를 기다려 주시는 건데, 그들은 하나님이 벌하지 않으신다라고 생각하는 거예요. Бурхан болохоор хайраараа тэднийг твчиж тэднийг засарна тэр бүхнээс тэр гим нүглээс ангичран сална гэд хайраар хүлээж твчиж байсан хэрэг байтал Израильчууд болохоор тэрнийг нь юу гэж бодож байсан хэрэг бурхан угаасаа шийтгэхгүй юм чинь гэж бодож байсан. 심지어는 하나님이 알지 못한다라고 생각하고, 또는 하나님이 안 계시다라고까지 생각하는 거죠. Тэрч байтугай бүр бурхан мэдхгүй юм чинь гэж бодоод зогсохгүй бүр бурхан байхгүй юм чинь гэж хүртэл боддог болчихсон байсан. 마침내 하나님께서 이제 그 말씀대로 심판하심으로 하나님이 말씀대로 다 이루시는 분이심을 알게 하시겠다라고 말씀하시는 거예요. За ингэсээр яваад эцэстээ одоо бурханы шийтгэлийг хүртэх хэмжээнд очисон байна. Тэгээд бурхан ингэснээр тэднийг одоо эцсийн эцэст шийтгснээрээ бурхан
Хэрвээ айлдсан л бол тэр айлдсан үгээ заавал биелүүлдэг бурхан юм а гэдгийг тэдэнд мэдүүлэх болно гэсэн байна. 내가 여호와인 줄을 알게 하려 함이라 이 말씀이 어, 네 번이나 반복해서 이렇게 6장에서 증거되고 있습니다. 7 дугаар эшлэлдэр тийм ээ алагдагсад та нарын дунд унахад та нар намайг эзэн гэдгийг мэдэх болно гэж байна. Тэгэхээр намайг эзэн гэдгийг мэдэх болно гэдэг үг энэ 6 дугаар бүлэг дээр 4 удаа гарч байгаа. 오늘 이 본문 7절, 또 10절, 13절, 14절, 7 жол, 10 жол, 네, 13절, 14절. 7, 10, 13, 14 дугаар ишлэлүүдээр энэ намайг эзэн гэдгийг мэдэх болно гэдэг үг давтагдан гарч байгаа. 하나님의 심판의 목적은 하나님의 백성들로 하여금 하나님을 바로 알게 하시기 위함이에요. Тэгэхээр эндээс харах юм бол Бурхны тэр шийтгэлийн зорилго нь болохоор өөрийнхөө ард түмэнд өөрийгөө эзэн гэдгийг мэдүүлэх зорилготой байна. 하나님을 바로 알고 하나님께로 돌이키게 하기 위함이다. Бурхныг зөв таньж мэдэж тэр Бурхан луугаа эргэж ирээсэй гэсэндээ тийм зорилгоор Бурхан шийтгдэг байх нэ. 그래서 하나님과의 관계가 다시 회복되고 하나님의 백성으로서의 정체성을 회복하기 위함이에요. 다시 말씀해 주실래요? 하나님과의 관계가 회복되고 하나님의 백성으로서의 그 정체성, 예, 정체성이라고 하면 뭐 해야 되나요? 네네. 예, Мгм. 음, Юу Израильчуудыг Бурхны ард түмэн гэсэн тэр одоо мөн чанарыг дахин сэргээж Бурхантай харилцааг нь буцааж сэргээх нь Бурхны шийтгэлийн гол зорилго юм аа. 그래서 하나님이 기뻐하시는 삶을 살고 복된 삶을 살게 하기 위함입니다. За тэгээд цаашлаад Бурхны тааламжид тэр ерөөлт амьдралаар амьдруулахын тулд 예, 우상 숭배가 얼마나 가증한 죄인가, 하나님이 미워하시는가를 우리가 알고 그 우상 숭배도 결과가 얼마나 참혹한가를 알고 우상 숭배를 끊어버려야 된다. тэгэхээр энэ бүхнээс дүгнээд үзэх юм бол энэ шүтэн хуурамч шүтэнд мөргнөө үйлчлэнэ гэдэг нь ямар жигшүүртэй, ямар аимшигтай гэм нүгэл юм бэ гэдгийг бид нар ойлгох хэрэгтэй. Мөн тэр тэгж хуурамч шүтэнд мөргөсний үр дагавар нь ямар бас аимшигтай, мэгнэлтэй юм бэ гэдгийг бид нар ойлгож ухаарах хэрэгтэй. 예, 우상 숭배에 대해서는 또 다음 시간에 한번 더 이렇게 증거를 받도록 하겠습니다. Хурамч шүтээний талаар шүтээнд мөргөх гэм нүглийн талаар дараагийн цагуудад бас илүү дэлгэрэнгүй ярилцах болно. 그리고 이제 8절에서 10절은 철저한 하나님의 심판 중에도 하나님께서 남은 자들을 보호하실 것을 말씀하셔요. 8-аас 10 дугаар ишлэл болохоор Бурхан тэр хатуу шийтгэлийнхээ дундаж гэсэн Бурхан өөрийнхөө тэр сонгосон үлдгэсдийг хамгаалдаг тухай, самдаг, хамгаалдаг гэдэг тухай өгүүлж байгаа. 그 남은 자들이 회개하고 돌이킬 것을 말씀하십니다. Тэдгээр үлдгэсэд гимшиж эзэн Бурхан руугаа эргэх болно гэдгийг өгүүлж байна. 우리가 앞에 5장 3절에서도 남은 자에 대해서 잠깐 언급을 했었습니다. Түрүүчийн 5 дугаар бүлгийн 3 дугаар эшлэлдэр ч гэсэн бид нар үлдгэсдийн талаар товчхон авч үзсэн байгаа. 우리 오늘 이 본문 6장 8절과 9절을 한번 같이 읽어보겠습니다. За одоо бүгдээрээ 6-гийн 8, 9 дугаар эшлэгийг уншъя. Харин би заримыг чинь үлдээн. Та нар элднээс зүхтан үндэснүүдийн дунд очих үед улсуудын дунд та нарыг тарах тэр цагт надаас эргэсэн садар зүрх шүтээнүүдийнхээ араас садарлах нүднээс чинь болж миний хэрхэн шаналсныг олзлогдоод очсон үндэснүүдийнхээ дунд та нарын хэлтрэгсэд сананаа. Хамаг жигшүүр дотроо үлдсэн муу муухайгийнхаа улмаас тэд өөрсдийгөө жигших болно. 하나님께서 이스라엘이 전쟁에 패하고 또 많은 사람이 포로로 잡혀갈 때 그들 중에서 살아남은 자가 있게 하실 것을 말씀하셨어요. Израильчууд дайнд ялагдаад тэгээд тэр
харийн нутагт олзлогдож очих үед, цөлөгдөх үед Бурхан тэдний дунд а, зарим хүмүүсийг нь хилтрүүлэх болно гэсэн байна. 그들 가운데 그 살아남은 자들을 남겨두신 분은 바로 하나님이십니다. Тэр хилтрэгсэд буюу тэр одоо амьд үлдгэсэд тийм ээ тэр хүмүүс нь болохоор Бурханы учраас Бурхан тэднийг одоо амьд үлдээсэн учраас үлдэж чадсан байгаа. 하나님께서 하나님의 구원 역사를 이루어 가시기 위해서 그, 그 환란 가운데서 어, 그 택하신 자들 남겨두신 거예요. Тэгээ Бурхан өөрийнхөө авралын ажлыг цааш үргэлжлүүлэн хийхийн тулд тэр гай гамшиг дундаас ч гэсэн өөрийнхөө тэр таасан сонгосон хүмүүсийг үлдээдэг. 이 열왕기상 19장 18절에 보면요. Нэгдүгээр хаад 19-ийн 18 дугаар ишлээс харвал 엘리야 선지자가 아합 왕 때 자기 혼자만 남은 줄 알아요. иш үзүүлэгч Илия тэр Ахаб хааны үед болохоор ганцаарх нь одоо үлдсэн гэж өөрийгөө бодож байсан. Яранги сан эё хаа 열왕기상 19장 18절. 19장 18절. 네네. 자기 혼자만 남은 줄 아는데 하나님께서는 바알에게 무릎 꿇지 않고 입 맞추지 않은 자 7천 명을 남겨두셨다라고 그래요. За тэгээ нэг дээр хад 19-18 дээр болохоор гисэн ч Баалд өвдөг сүдөөгүй мөн уруулан түүнийг үнсээгүй 7,000 хүнийг би Израильд үлдээнэ гэж айлдав. Тэгээ нөгөө Илия болохоор өөрийгөө юу ганцаархнаа үлдсэн одоо зөвхт хүмүүсээс тэр Баалд өвдөг сүдөөгүй ганцаархнаа үлдсэн гэж бодож итэл харин Бурхан тийм 7,000 хүнийг Израильд үлдээсэн гэж хэлж байна. 하나님의 주권적인 사랑으로 택하신 자들을 남겨놓는 거예요. Тэгээ Бурхан өөрийнхөө одоо эрх мэдэл бүхий тэр хайраараа 7,000 хүнийг үлдээсэн байсан. 이 남은 자들의 특징은 뭔가 하면은 그 환란을 통해서 자신들의 죄를 깨닫고 하나님께로 돌이킨 자들이에요. Тэр ингэж одоо үлдгэсдийн тэр хамгийн гол онцлог нь юу байдаг вэ гэхээр тэр үлдсэн гим нүглээ гимшиж эзэн бурхан руугаа эргэсэн хүмүүс байдаг юм аа. 그래서 9절에서 그렇게 증거를 하고 있습니다. 9절 한번 다시 읽어볼까요? Эсгэл наман дээр ч гэсэн үүнийг хэлсэн байна. 9-р эшлэгийг дахиад уншъя. Надаас эргэсэн садар зүрх шүтээнүүдийнхээ араас садарлах нүднээс чинь болж миний хэрхэн шаналсныг олзлогдоод очисон үндэстнүүдийнхээ дунд та нарын хилтрэгсэд санах болно. Хамаг жигшүүр дотроо үйлдсэн муу муухайгийнхаа улмаас тэд өөрсдийгөө жигших болно. 이렇게 하나님의 은혜로 남은 자들은 그 심판을 통해서 환란을 통해서 자신들의 죄를 깨닫고 하나님께로 돌이킵니다. Эндээс ч гэсэн харах юм бол Бурхны нэгүүлслээр тэр хилтрэн үлдгэсэд тэр өөрсдийнхөө үлдсэн жигшүүрт муу муухай гэм нүглээ ойлгож ухаарад тэр түүнийг жигшээд өөрсдийгөө жигшээд тэгээд эзэн бурхан руугаа эргэдэг тийм хүмүүс юм. 그 대표적인 사람이 이제 전에도 말씀드렸던 것처럼 다니엘 같은 사람들, 그의 친구들, 그 세 친구와 같은 사람들이라고 그랬어요. Тэдний одоо тэгэж одоо гэм нүглээ жигшээд эзэн бурхан руугаа эргэсэн тэр үлдгэсдийн гол төлөөлөл гэх юм бол урд нь ч гэсэн хэлжсэн Даниэл байгаа тийм ээ. Даниэл болон түүний нөхөд бол одоо яг тэгэж эзэн бурхан руугаа эргэсэн хүмүүсийн гол төлөөлөл юм аа. 우리가 잘 아는 뭐 모르드게라든가 에스더라든가 이런 사람들도 그런 사람들이겠죠. 남은 자겠죠. За мөн Даниэл төдийгүй Мордехай, Эстер гэх мэтчлэн эдгээр хүмүүс бол тэр үлдгэсэд юм аа. 그런데 이 몸만 살았다고 해서 육신의 생명만 살았다 해서 다 남은 자는 아니다. Гэхдээ бас тэгж амьд үлдлээ. Тэр гай гамшигаас амьд үлдлээ гээд одоо биеийн амьд үлдлээ гээд бүгдээрээ бас жинхэнэ үлдгэсэд биш байдаг.
자신들의 죄를 깨닫지 못하고 하나님께로 돌이키지 않은 자는 육신의 생명은 살아있을지라도 영은 죽은 자인 거예요. Тэгээ үлдгэсдийн тоонд орж байгаа ч гэсэн тийм ээ тэр одоо амьд үлдсэн учраас үлдгэсэд энэ тоонд орж байгаа. Гэхдээ зөвхөн биеийн үлдээл амьд үлдсэн болохоос ш тэр зүрх сэтгэл сүнс нь тэр гим нүглээ гимшээгүй эзэн бурхан руугаа эргээгүй тийм хүмүүс ч гэсэн тэр үлдгэсдийн дотор байсан. Тэд нар бол жинхэнэ үлдгэсэд биш юм аа. 이처럼 영이 산 자, 자신의 죄를 깨닫고 하나님께로 돌이킨 자들, 그들이 곧 남은 자이고요. 그들을 통해서 하나님의 구원 역사를 이루어 가십니다. Тэд нар бол одоо сүнс нь үхсэн хуурамч үлдгэсэд байх нэ. Харин сүнс нь үнэхээр амьд байж гим нүглээ гимшдэг. Тэгээд эзэн бурхан руугаа чин сэтгэлээсээ эргдэг. Тийм хүмүүс бол жинхэнэ бурханы үлдгэсэд юм аа. 바울사도는 로마서 11장 5절에서 지금도 은혜로 택하심을 따라서 남은 자들이 있다라고 얘기해요. Илч Паул Ром 11-ийн 5 дээр хэлэхдээ одоо ч гэсэн бурхны нэгүүлслэр үлдгэсэд байдгаа. Үүний адил бурхны нэгүүлсэнгүй сонголтын дагуу үлдгэсэд илүүгээ цагт ч байгаа гэж хэлсэн байна. 그리고 로마서 9장 27절에서는 남은 자만 구원을 받으리라고 이렇게 말을 합니다. За мөн Ром 9-ийн 27 дээр зөвхөн тэдгээр үлдгэсэд л аврагдах болно гэсэн. Израилийн өгүүдийн тоо 70 мэт байсан ч үлдгэсэд нь аврагдана. 이 시대의 남은 자는 바로 자신의 죄인됨을 알고 하나님께로 돌이켜서 예수 그리스도를 믿는 자들이 우리가 바로 남은 자들인 거예요. Тэгвэл энэ цагийн үлдгэсэд гэж хэнийг хэлж байна гэхээр өөрийгөө нүгэлт хүн гэдгийг ойлгож ухаараа тэр гэм нүглээ бурхны өмнө гимшиж Есүс Христээр аврагдсан та бид нарыг хэлж байгаамаа. 하나님께서는 이 남은 자인 우리를 통해서 하나님의 구원 역사를 이루어 나가신 줄로 믿습니다. Өнөө цагийн аврагдагсад болох биш өнөө цагийн үлдгэсэд болох та бид нар дамжуулан бурхан өөрийнхөө авралын ажлыг биелүүлнэ гэдэгт итгэж байна. 그리고 이제 10절 한번 같이 읽어보겠습니다. За эргээд Эзекиэл 6 дугаар бүлэг рүү очие 10 дугаар ишлэгийг уншъя. Тэгэхэд тэд намайг эзэн мөн гэдгийг мэднэ. Би энэ гай гамшигыг тэдэнд учруулна гэж дэмий хэлээгүй. 하나님께서 하나님을 버리고 우상 숭배하는 그 이스라엘 백성들을 심판하실 것을 말씀하셨는데 그것이 헛된 것이 헛말이 아니라는 거죠. 거짓말이 아니라는 것을 심판을 통해서 알게 하신다라는 거예요. Эзэн бурхандаа орхиж хурамч шүтэн мөргөж байгаа тэр Израилийн ард түмнийг би заавал шийтгэх болно. Тэдний дээр гай гамшигыг учруулах болно. Тэгээ энэ нь бол би дэмий хоосон үг биш ээ гэдгийг эзэн дахин баттгаж хэлсэн байна. 하나님은 하나님의 말씀을 약속을 반드시 이루시는 신실하신 분이십니다. Бурхан бол өөрийнхөө хэлсэн үгийг заавал биелүүлдэг итгэмжит бурхан юм. 우리 한번 좀 남은 자에 대해서 성경에서 좀 한번 몇 구절만 좀 찾아보도록 하겠습니다. За бүгдээрээ үлдгэсдийн талаар нэг хэд хэдэн ишлэл харъя. 미가서 구약성경 미가서 5장 7절 8절. Мика 5-ын 네, 7-8. 미가서 5장 7절 8절. 읽어요? 예, 한번 같이 읽어봤으면 좋겠어요. За хамтдаа уншия. Мика 5-ын 7-8. Яаковын үлдгэсэд нь олон ард түмний дунд эзнээс ирсэн шүүдэр мэт хэний ч найдаагүй хүний хүүхдийн хүлээгээгүй өвс ногоон дээр буух бороо мэт болно. Яаковын үлдгэсэд нь үндэстнүүд олон ард түмний дунд ойн араатнуудын дундах арслан, хонин сүргийн дундах залуу арслан мэт байх болно. Тэрээр явхдаа дэвсэлж урдаг бөгөөд түүнээс аварч чадах хэн ч үгүй. 남은 자들은 사람들을 기다리지 않고 인생을 기다리지 않고 오직 누구만
바라보고 기다리는가 하면 우리 하나님만, 주님만 바라보고 기다리는 거예요. Үлдгэсэд нь хүмүүсийг хүлээдгүй байх нь, хүмүүст найддаггүй байх нь. Тэгээ хэнийг хүлээдэг, хэнд найддаг вэ гэхээр зөвхөн эзэн бурхныг хүлээж эзэн бурханд найддаг байх нэ. 그리고 여호와께로부터 내리는 이슬 같고 풀이에 내리는 단비 같다고 그랬는데요. 없어서는 안 되는 존재라는 거예요. Тэднийг эзнээс ирсэн шүүдэр мэт өвс ногоон дээр буух бороо мэт болно гэсэн байгаа тий. Энэ нь болохоор одоо байхгүй байж болохгүй хүмүүс, одоо тийм чухал хүмүүс болно ш. Тэгээ шүүдэр Израильд ямар чухал байдаг вүлээ, бороо израильчуудын хувьд ямар чухал байдаг вүлээ, яг түүнтэй адилхан тийм чухал байхгүй байж болохгүй хүмүүс болно гэж хэлж байна. 그리고 이 8절에서는 남은 자가 얼마나 강하고 담대한가를 어, 그 사자와의 비유해서 이렇게 증거하고 있습니다. За 8 дахь ишлэлээр нь болохоор ойн араатнууд дундах арслан, хорин сүргийн дундах залуу арслан мэт байх болно гэсэн. Тэгэхээр тэр үлдгэсэд бол ямар тийм хүчирхэг, ямар зоригтой хүмүүс байх вэ гэдгийг арслангаар зөөрлөж илэрхийлсэн байна. 우리 모든 사역자님들도 이렇게 없어서는 안 되는 꼭 필요한 단비와 같은 이슬과 같은 그런 존재들이 돼야 되고요. 하나님 Тэгэхээр 바라보고 의지하는 자들 돼야 돼요. тэгэхээр өнөөдрийн одоо эзний ажлыг хийж байгаа та бид нар ч гэсэн үнэхээр тэр одоо арслан мэт тийм хүчирхэг, зоригтой хүмүүс байх хэрэгтэй. Бас зөвхөн эзэн бурхандаа итгэж найддаг. Тэгээд бас шүүдэр мэт өвс ногоон дээр буух бороо мэт тийм чухал байхгүй байж болохгүй тийм хүмүүс шүү гэдгийг үргэлж санаж явах хэрэгтэй. 사자같이 강하고 담대하게 복음 사역을 감당해야 됩니다. Сайн мэдээний ажлыг хийхдээ үнэхээр арслан мэт, залуу арслан мэт зоригтой бөгөөд хүчтэй байх хэрэгтэй. 그리고 이 스바냐서 3장 13절, За мөн Зефания 스바냐 3장 13절, 3-ын 13. 거기도 한번 같이 읽어보겠습니다. За энэ ишлэгийг бас хамтдаа уншийе. Израилийн үлдгэсэд ямар ч бурууг үйлдэхгүй, ер худал ярихгүй, тэдний амнаас мэхлэгч хэл олдохгүй, тэднийг чичрүүлэх хэн ч байхгүй болно. Тэд хооллож хэвтэх болно. 이스라엘의 남은 자들은 이렇게 정직하고 진실하다라는 거예요. Израилийн үлдгэсэд ийм одоо үнэнч шударга итгэмжтэй байх болно гэдгийг хэлсэн байна. 그래서 어느 누구에도 두려운 게 없어요. Тэд хинээс ч айхгүй. 그리고 스가랴서 13장, За Сихария 13-ын 스가랴서 13장 8절 9절, 8-9. Сихария 13장 8절 9절. 13-ын 8-9. 읽어요? 예, 8절 9절. 예. Энэ нь бүх газарт тохиолдох болно гэж эзэн тунхаглаад үүний доторх 3-2 нь таслагдсан суурь, харин 3-1 нь дотроо үлдэх болно. 3-1-ийг нь би гал дундуур гарган мөнгийг цэвэршүүлдэг шиг тэднийг цэвэршүүлж, алтыг тунгаадаг шиг тэднийг тунгаана. Тэд миний нэрийг дуудаж би тэдэнд хариулах болно. 이렇게 이스라엘의 남은 자들을 하나님께서 환란을 통해서 연단시키신다라고 증거하고 있습니다. Израилийн үлдгэсдийг бурхан ингэж тэр гай гамшиг дамжуулан алт мөнгийг хэрхэн тэр гал дундуур гаргаж цэвэршүүлдэг шиг, тунгаадаг шиг ийхүү цэвэршүүлж тунгаах болно гэж хэлсэн байна. 하나님의 택하심을 받은 남은 자들은 어떤 환란에도 결코 낙심하지 않아요. 오히려 그 환란으로 인해서 더 연단되어집니다. 강해집니다. Бурханы бурханд сонгогдсон үлдгэсэд болвол ямар ч гай гамшиг ирж исэн гэсэн сэтгэлээр унаж цөхөрч шантардаггүй. Харин ч тэр гай гамшигаар дамжуулан улам хатаагдаж, улам одоо дасгалжуулагдаж, цэвэршүүлэгдэж байдаг.
아, 오히려 그때 환란의 때 하나님만 바라보고 하나님의 이름을 부르고 하나님만 의지하는 거예요. Харин ч тэр гай гамшигын үед зөвхөн бурхан руугаа хандаж зөвхөн бурхандаа хандан залбирч зөвхөн бурхандаа итгэж найддаг хүмүүс байдаг. 예, 이렇게 남은 자에 대해서 우리가 조금 살펴봤습니다. Тэгэхээр бид нэр одоо саяны ишлүүдээр дамжуулан үлдгэсэд гэж юу н хин юм бэ? Тэд нар одоо ямар хүмүүс юм бэ гэдгийг авч үзлээ. 이 시대의 남은 자가 우리라는 것을 꼭 기억하시고 어떠한 어려움에도 낙심하지 마시기 바랍니다. Тэгэхээр энэ цаг үеийн үлдгэсэд болвол бид нар юм гэдгийг ойлгож ухаарад ямар ч хэцүү зовлон бэрхшээлд тулгарсан гэсэн сэтгэлээр унаж шантарч цөхөрөхгүй байцгаая. 그리고 이제 11절부터 14절은 하나님의 심판에 대해서 반복해서 말씀하고 계십니다. Дараа нь 11-ээс Эскэл 6-гийн 11-ээс 14 дугаар ишлэл нь болохоор бурхан өөрийнхөө тэр буулгах шийтгэлийн талаар дахин давтаж хэлж байна. 네, 손뼉을 치며 발을 구르며 말하라고 했는데요. А, Алгай хавсран хөлөө дэвслэн байж хэлээ гэсэн. 이는 에스겔에게 하나님의 말씀을 더 생동감 있게 전하고 강조하게 하기 위함이에요. Алгай хавсран хөлөө дэвслэн байж хэлээ гэдэг нь болохоор Эскелийг тэр бурхны үгийг энэ бүх үгийг тунхаглан хэлэхдээ илүү одоо хүмүүст ойлгомжтой илүү тэр одоо онцолж хэлэхийн тулд илүү одоо хүмүүст тэр одоо үнэхээр тийм юм байна шүү гэсэн тэр сэтгэл хөдлөлийг хүргэхийн тулд тэгэж тэр үйлчлийг хийж хийн байж хэлээрээ гэсэн байна. 그리고 12절에서는 그 하나님의 진노의 심판을 피할 길이 없음을 증거하고 있습니다. 12절에 예, 12절. тэгээд 12 дахь ишлэл нь болохоор 11 дахь ишлэл нь болохоор одоо тэр алхай хавсарч хөлөө дэвслэн байж хэлээрээ. Тэгээд бид нэр одоо юмыг бүр онцолж бүр ойлгуулж хүчилж хэлэхдээ ингэж гар хөлөө хөдөлгөж тэр биеийн хилэмжээр хэлдэг шүү дээ тий. Яг тэмтэй адилхан гэсэн. 12 нь болохоор бурхны тэр шийтгэлээс зайлсхий хүн байхгүй гэдгийг хэлсэн байна. 전염병을 피하면은 칼에 죽고 칼을 피하면은 또 어떤 기근으로 죽고 이렇게 계속되는 재앙으로 그 하나님의 심판을 피할 수 없음을 증거하고 있어요. 12 дээр тийм ээ хол байгч нь гамшигаар үхэрнэ гэж энэ гамшиг гэдэг нь тэр халдварт өвчнөдөө тахлыг хэлж байгаа. За тахлаар өвтгөө маа гэхэд элтэн далагднаа. Элтэнд өвтгөө маа гэхэд өлсгөлөнгөөр өөхөх болно гэх. Ерөөсөө энэ гай гамшиг бол ар араас ингэж үргэлжилсээр байх болно. Нэгээс нь зайллаа гэхэд нөгөөд нь хайруулж өгөх болно гэдгийг зайлшгүй одоо энэ одоо гай гамшиг бол ирэх болно гэдгийг илэрхийлж байна. 또 이제 13절은 4절, 5절에서 말씀하신 것을 다시 반복하는 그런 말씀입니다. 13 дугаар ишлэл нь болохоор 4, 5 дугаар ишлэлээр өгүүлснийгээ давтан хэлсэн байна. 그 심판을 통해서 하나님의 말씀이 반드시 이루어질 것이다라는 것을 다시 한번 말씀하고 있어요. Тэгэд эзний энэ шийтгэлээр дамжуулан бурхны үг зайлшгүй биелэгдэх болно гэдгийг дахин давтаж хэлжээ. 또 14절에서는 예루살렘뿐만 아니라 이스라엘 온 땅이 다 하나님의 심판으로 황폐케 될 것을 말씀하십니다. 14 дугаар ишлэлээр нь болохоор зөвхөн Иерусалим төдийгүй Юдагийн бүхий л газар нутаг, Израилийн бүхий л газар нутаг бурхны шийтгэлийг хүртэж эцгүүрч хоосорно гэдгийг илэрхийлсэн байна. 처럼 하나님의 심판의 궁극적인 목적은 하나님 자신을 계시하는 데 있어요. Тэгээ бурхны энэ шийтгэлийн эцсийн зорилго нь бол бурхан өөрийгөө илчлэн харуулах явдал юм.
예, 하나님의 심판을 통해서 하나님의 백성들이 하나님을 알고 또 하나님께로 돌아오게 하기 위함이다. Бас Бурхны шийтгэлээр дамжуулан Израилийн ард түмэн Бурхан бол амьд гэдгийг мэдэж түүн рүү эргэх явдал юм аа. 하나님이 역사의 주관자이시고 살아계신 하나님이심을 나타내시기 위함이에요. Бурхан бол түүхийг захирагч а, а, Мажимаги 살아계심. 예, 살아계신 하나님. Бурхан бол түүхийг захирагч мөн амьд бурхан юм аа гэдгийг илчилж харуулах зорилготой юм аа. 예, 우리 시간 여기까지 하고 좀 10분 정도 쉬었다가 이어서 7장 공부하도록 하겠습니다. 예, За ингээд 6 дугаар бүлэг маань дуусж байна. За тэгээд бүгд одоо 10 минут завсарлаад 7 дугаар бүлэг рүү орцгоё. 네, 7장을 이어서 시작하도록 하겠습니다. 어, 이거 안 되나? 이러지? 예, 다들 들어오셨나요? 예, 퉁가님, 이 목소리가 안 들려요? 사모님? 자, 예, 예. 네, 그러면은, 게를레님, 어유님 들어오셨네요. 네, 두 분이 예, 오셨어요. 예. 그러면은, 이제 7장, 7장에서는 하나님 정하신 심판, 녹음을 켜셨어요? 예? 녹음. 녹음이요? 지금, 네, 한 것 같은데, 네. 녹음, 하셨어요? 지금, 예, 녹화하고 있어요. 네네. 예, 예. 7장에서는 하나님의 그 심판, 재앙이 임박했음을 알리고 또 그 재앙의 실상이 얼마나 비참한지를 증거하고 있습니다. 네, 7 дугаар бүлэг дээр болохоор бурхан өөрхөн тэр буулгах гай гамшиг одоо маш ойрхон ирсэн гэдгийг илэрхийлсэн байгаа. Мөн тэр гай гамшиг тэр бурхны шийтгэл ямар чанга хатуу байх вэ? Хатуу ширүүн аимшигтай байх вэ гэдгийг илэрхийлсэн байна. 그리고 1절에서 4절은 하나님의 심판의 확실성에 대해서 증거하고 있어요. За 1-ээс 4-р юу ишлэл нь болохоор бурхны шийтгэлийн тэр шийтгэл бол гарцаагүй юм аа гэдэг тохиолж байгаа. 그 하나님의 심판의 확실함을 뭐라고 표현을 하는가 하면은 2절에 보면은 주 여호와께서 범죄한 이스라엘 땅에 관하여 말씀하시기를 끝났도다라고 말씀하세요. За одоо тэр бурхны шийтгэл гай гамшиг гарцаагүй ирэх болно гэдгийг яаж одоо илэрхийлсэн байна вэ гэхээр 2-р ишлэлдэр 또 бурхан Израилийн нутагт эзэн бурхан ингэж айлтж байна. Төгсгөл иржээ гэж хэлсэн байна. Өөрөөр хэлбэл одоо за дуусжээ. Одоо ингээд бүх юм дууслаа гэж тунхагласан байна. 이 땅 사방의 일은 끝났다라고 말씀하시고 이제는 내게 끝이 Энэ 이르렀다. газ 이렇게 말씀하세요. 음, төгсгөл газрын дөрвөн болонд эцэс төгсгөл иржээ. 어, 하나님께서 지금까지 어, 많은 선자들을 보내시고 이스라엘 향해서 어, 죄에 대해서 책망하시고 돌이키지 않으면 심판하실 것을 경고하셨어요. Тэгээ бурхан аа, за хэн энэ хамжаа өгчөө энэ юугаа микрофон авахгүй бол бурхан 잊어버렸네요. 다시 한번 다시 말씀드릴까요? 말씀해 주실래요? 네네. 네.
하나님께서 지금까지 많은 선자들을 보내시고 그들의 죄에 대해서 책망하시고 돌이키지 않으면 심판하신다라고 경고하셨어요. 네. Тэгээ энэ өдрийг хүртэл Бурхан Израильчууд руу өөрийнхөө иш үзүүлэгчдийг байнга илгээж байсан. Тэр иш үзүүлэгчдээр дамжуулан тэр шийтгэх болно гэдгийгээ тэр гэм нүглийг шийтгэх болно гэдгээ тунхаглаж хэлүүлж байсан. Тэгээд хэрвээ эзэн Бурхан руугаа эргэхгүй бол энэ шийтгэл гарцаагүй ирэх болно гэдгийг бол байнга хэлж байсан. 그리고 돌이키기를 기다리셨어요. 오래 Тэгээ бас 참으시고 기다리셨습니다. тэгээ бас өөр лүү нь эргэж ирэхийг удаан хугацаагаар хүлээсэн. 참고 기다리시면서 그동안의 심판을 그 좀 이렇게 미루어 두신 거예요. 유보하신 거죠. Тийхүү төвчин хүлээж тэр гай гамшигыг тэр шийтгэлээ а одоо хойшлуулж байсан гэсэн үг юм. 마치 하루를 천년같이 천년을 하루같이 오래 참으셨고 기다리셨는데 이제 그 기다리는 것이 끝났다는 거예요. Нэг өдрийг мянган жил мэд, мянган жилийг нэг өдөр мэд тооцсон төвчээр тэгээр хайраар хүлээж байсан гэсэн. Тэгэд одоо тэр хүлээх хугацаа нь дууссан. 하나님의 심판을 미루시고 참으시는 것이 끝났다는 거예요. Бурхан тэр шийтгэлээ хойшлуулж төвчиж хүлээх тэр хугацаа дууссан гэсэн үг ээ. 이제 하나님의 백성들이 다시금 이방 나라에 끌려가서 애굽 때처럼 포로 생활하고 노예 생활할 것을 말하는 거예요. 끊겼어요, 목사님? 끊겼어요? 네, 다시. 그래요? 왜 끊기지? 이제 하나님의 백성들이 다시 나라가 패망하고 포로로 끌려가서 노예 생활할 것을 의미하는 Мгм. 거예요. Мгм. Тэгээ энэ нь юуг илэрхийлж байна гэхээр а Бурхны ард түмэн дахиад тэр одоо олзлогдож харийн нутагт цөлөгдөх болно гэдгийг илэрхийлж байгаа. 그리고 여기 3절에 보면 내 행위를 심판하고 그러는데 하나님께서 재판장이 되셔서 그들의 죄를 캐물으시겠다라는 거예요. 3 дугаар эшлэлдэр эдгээр төгсгөл чиний дээр ирсэн бөгөөд би өөрө чиний эсрэг илгээж чамайг замналын чинь дагуу шүүн хамаг жигшүүрэг чинь чиний дээр буцааж буулгана гэж байна. Тэр бурхан одоо шүүгчийн ёсоор тэдэнд ханднаа. Шүүгчийн тэр энэ дээрээс тэдний бүхий л тэр замналынхан дагуу тэр бүх хийсэн гэм нүгэл жигшүүрийг нь тэдэн дээр буулгах болно. 그리고 그 행위대로 갚아주실 것을 말씀하십니다. Замналын чинь дагуу гэдэг нь болохоор тэд ямар жигшүүрт хэргийг хийсэн бэ? Яг тэр жигшүүрийн дагуу буцааж өгнө гэсэн үг. 지금 에스겔 선지자를 통해서 이렇게 상징적 행동으로 보여주고 또 말로 설명하고 경고하는 때가 바로 멸망전 5년 전이거든요. Одоо Эзекиэлээр дамжуулан тэр одоо Эзекиэлээр янз бүрийн тэр бэлэгдлийн үйлдэлийг хийлгүүлж тэгээд бас ингэж үгээрээ амийг нь түр нээж өгөөд тэр амаар нь дамжуулан бас ингэж хилүүлж байгаа нь болохоор Израиль буюу Иерусалим одоо мөхөөс 5хан жилийн өмнө болж байгаа үйл явдал. 5хан жилийн өмнө ингэж Эзекиэлээр дамжуулан энэ бүхнийг хэлбэлж харуулж хэлүүлж байна. 하나님께서 이렇게 강력하게 경고하시는 이유는 빨리 회개하고 돌이키라는 거예요. Тэр бурхан ингэж одоо маш хүчтэйгээр тий Эзекиэлээр одоо янз бүрийн зүйлээр янз бүрийн үйлдэлийг хийлгүүллээ. Бас одоо хэлгүй болгож хэл оруулж одоо хэл оруулахдаа ингэж хүчтэйгээр ингэж тунхаглуулж байгаа. Энэ ингэж одоо маш хатуу ингэж шаардаж шахаж хэлж байгаа нь болохоор тэр цаг үе одоо хариугүй ирэх гээд байна. Маш ойрхон болцоход байна гэдгийг одоо хэлүүлж байгаа хэрэг анхааруулж байгаа юм. 멸망을 경고함으로 말미암아서 멸망당하지 않게 하기 위해서 돌이키게 하기 위해서 하나님께서는 강력하게 먼저 경고하시는 거예요. Зөвхөн анхааруулж хэлээд зогсохгүй одоо түргэн бушуухан шиг
гимшиж эргэцгээ гэдгийг одоо сануулж ингээд шамдуулж байгаа хэрэг юм аа. Тэгээд бурхан тэр гай гамшигаас тийм ээ хэдийгээр одоо босгон дээр нь ирчихсэн өнөө маргаашгүй болчихсон байгаа ч гэсэн хамаагүй одоо ч болтугай амжаад гимшицгээ амжаад над руу эргэцгээ гэж хэлж байгаа хэрэг юм аа. 이 끝날은 역사적 이스라엘 백성들에게만 있는 것이 아닙니다. 이 뭐가? 이 끝날은 아, энэ одоо төгсгөлийн өдөр бол зөвхөн одоо Израильчуудад хамаатай өдөр биш юм аа. 오늘날 우리에게도 끝날이 있어요. Тэгээ өнөөдөр амьдарч байгаа биднэрт ч гэсэн энэ төгсгөлийн өдөр, эцсийн өдөр бол хамаатай. 모든 인류에게는 우리 주님 다시 오시는 그날이 바로 끝날이 될 거예요. Тэгээ бүх хүн төрлөختний хувьд эзэн Есүсийн дахин ирэх тэр өдөр бол төгсгөлийн өдөр байх болно. 그날의 모든 인생들은 하나님의 그 주님의 벽보자 앞에서 상 받을 자와 또 심판받을 자로 이렇게 하나님께서 이 책임을 물으실 거예요. Тэр өдөр ирэхэд бид нэр бүгдээрээ бурхны тэр шүүх сентийн өмнө тэр цагаан сентийн өмнө одоо өрөөгдөх хүмүүс болон харагдах хүмүүс гэж хуваагдаж тэгээд өөрсдийнхөө замналын дагуу өөрсдийн хийсэн үйлсийнхээ дагуу шүүгдэх болно. 또 개인적으로도 한 사람 한 사람 끝날이 있습니다. Тэгээд хүн болгоны хувьд ч гэсэн бас төгсгөлийн өдөр байдаг. 하나님께서 정하신 그 수명이 끝나면은 하나님께서 우리 영혼을 취하시면 그날이 바로 끝날인 거예요. Хувь хүний хувьд төгсгөлийн өдөр нь бол тэр одоо амьсгал нь тасрах өдөр буюу тэр нас барах өдрийг хэлж байгаа. Тэр одоо бурхан тэр хүний сүнсийг авч одох тэр өдөр бол хувь хүний хувьд төгсгөл байх болно. 우리 주님 앞에서 우리가 행한 대로 하나님께서는 갚아주실 겁니다. Тэгээ хувь хүнийг ч гэсэн бурхан үйлсийн дагуу буцааж өгөх болно. 이 개인적 종말을 피할 사람은 아무도 없습니다. Энэ хувь хүний төгсгөлийн өдрөөс зайлсхийх хүн нэгч байхгүй. 그날을 생각하고 우리는 늘 깨어서 마지막 끝날을 잘 준비해야 돼요. Тэр тийм өдөр байгаа шүү гэдгийг бид нар үргэлж санаж тэгээд сэрэмжтэй байж тэр төгсгөл өдөрт бэлдэх хэрэгтэй. 그리고 5절에서 7절은 재앙이 임박했음을 증거하고 있습니다. Цааш нь 5-аас 7 дугаар ишлэл болохоор энэ гамшиг ойрхон ирсэн гэдгийг дахин сануулж байна. 재앙의 임박함을 5절에서 재앙이로다, 비상한 재앙이로다, 볼지어다, 그것이 왔도다 라고 이렇게 증거하고 있어요. За үнэхээр одоо маш ойрхон ирсэн байгааг 5 дугаар ишлэл дээр яаж илэрхийлсэн байна вэ гэхээр харагтун гамшигын араас гамшиг ирж байна гэсэн байна. 이 비상한 재앙이라는 말은 전례가 없는 유일한 그런 재앙이라는 거예요. Гамшигын араас гамшиг ирж байна гэдэг нь болохоор ерөөсөө одоо урд хожид байгаагүй тийм одоо гамшигуд араараасаа 그리고 볼지어다 그것이 дараалах болно гэдгийг илэрхийлж байна. 볼지어다 그것이 왔도다 그랬는데 왔도다라는 말은 임박했다라는 말이에요. Ирж байна гэсэн байна тий. Ирж байна гэдэг чинь ерөөсөө өнөө маргаашгүй болчихъя. Бүр одоо хаалганы чинь цаана босгон дээр чинь ирчихэд байна гэсэн. 그 재앙이 임박했는데 그 재앙이 지금까지 한 번도 경험해보지 못한 전무후무한 재앙이라는 거예요. Тэр гамшиг энэ ирж байгаа гамшиг болохоор ерөөсөө урд хожид байгаагүй тийм гамшиг юм аа. 그 재앙이 한 번에 그치는 게 아니에요. 그냥 연이어서 기근, 또 전염병, 전쟁, 지진 막 이런 것이 연이어서 계속 뛰는 거야. Энэ гамшиг
гамшигын араас гамшиг ирж байна гэдэг нь болохоор одоо нэг удаагийн гамшигаар ингээд дуусчихгүй гэсэн үг. Тэгээ ар араасаа үргэлжлээл өөр өөр гамшигуд ингээд тохиолцоор байх болно. Одоо дайн, дажин, өсөглөн, газар хөдлөлт, тахал гэх мэтчлэн ар араасаа үргэлжлэх болно. 6절에서도 끝이 왔도다, 끝이 왔도다, 끝이 너희에게 왔도다 라고 이렇게 증거하고 있습니다. 6 дугаар ишлэлээр ч гэсэн төгсгөл иржээ, төгсгөл ирэв, чиний эсрэг босов гэж дахин дахин давтаж хэлж байна. 예, 하나님의 그 긍휼히 여기심과 오래 참으심이 끝나고 이제 심판이 왔다라는 거예요. Өөрөөр хэлбэл Бурхны тэр нэгүсэл, тэр тэсвэр төвчээр нь дуусаад одоо төгсгөл ирсэн 예, байна. Тэр гамшигаар цохих өдөр ирсэн байна. 이제 악인들의 그 죄악의 날이 끝이 왔다라는 겁니다. Тэр бузар хүмүүсийн хувьд ч гэсэн тэр нүгэл үлдэх өдрүүд нь дуусч байна. 그리고 7절에서 이어서 이 땅 주민아 정한 재앙이 내게 임하도다라고 이렇게 증거하고 있어요. 7 дугаар эшлэлдэр дэлхийн оршин суугчаа чиний дээр хувь зохиолч нь иржээ. 이 정한 재앙은 모세의 율법을 통해서 이미 하나님께서 말씀하신 거예요. Хувь зохиолч нь иржээ гэдэг нь болохоор Мосегийн тэр 5 номоор дамжуулан Мосегийн бичсэн номуудаар дамжуулан энэ тухай аль хэдийн хэлсэн байсан. Тэр нь одоо биелж байна гэдгийг илэрхийлж байгаа. 앞에서 말씀드렸죠. 레위기 26장 14절 이하 Түрүүн хэлсэн тийм ээ. Леви намын 26-гийн 14-өөс хойш үзээрэй гэсэн. 또 신명기 28장 15절 이하 Бас Дэд хууль 28-ийн 15 дугаар эшлэлээс хойш харах юм бол 거기에 보면 율법으로 정하신 재앙이 범죄한 이스라엘에게 임할 것을 말씀하고 계세요. хуулийн дагуу тогтоогдсон тэр гай гамшиг Израилийн дээр ирэх болно. Нүгэл үлдэх юм бол Израилийн дээр ирэх болно гэдгийг аль хэдийнэ бичсэн, хэлсэн байгаа. 하나님께서 이렇게 이미 말씀하셨지만 그들을 긍휼히 여기시고 오래 참으신 거예요. Бурхан одоо аль хэдийн ингэж хэлчихсэн байсан ч гэсэн тэднийг хүлээсээр байсан, твчсээр байсан. 그러나 돌이키지 않는 하나님의 백성들에 대해서 그 정한 재앙이 임할 것이다 라고 이렇게 말씀하십니다. Гэвч тэр гим нүглээсээ эргэж буцахгүй байсан учраас нэгэнт бичсэн 그 때와 тэр гай гамшиг тэдний дээр ирэх болжээ. 그 때가 이르렀고 날이 가까웠다라고 이렇게 증거하고 있어요. Цаг нь ирсэн байна. Цаг нь ирв. Уусын дээр баяр тухай бас өмнө самны өдөр ойртож байна. Тэгээ цаг нь болсон байна. Тэр өдөр ойртсон байна. Ойртож байна. 이 때와 날은 다른 말로 하면 여호와의 날이에요. 심판의 날입니다. За энд гарч байгаа энэ цаг өдөр гэдэг нь бол ерөөсөө тэр шитгэлийн өдөр, шитгэлийн цаг, өөрөөр хэлбэл эзний цаг өдөр гэсэн үг. 이 때 여호와의 날은 그 날은 양면성이 있어요. Эзний цаг өдөр нь болохоор хоёр талтай. 악인들에게는 심판의 날이고요. 믿는 자에게는 구원의 날인 거예요. Ямар хоёр талтай вэ гэхээр бузар мөн хүмүүсийн хувьд бол шитгэлийн өдөр харин зөвхт хүмүүсийн хувьд бол авралын өдөр байх юм аа. 그러나 이 때와 날에 대해서는 하나님께서 하나님 아버지께 둔 거기 때문에 권한에 두신 거기 때문에 우리는 알 수가 없습니다. Гэхдээ энэ эзний цаг өдрийг бол Бурхан өөрөө тавьсан байдаг учраас бид нар бол хизээ гэдгийг тааж мэдэхгүй. 사도행전 1장 7절에 보면은 주님께서 이르시되 때와 시기는 아버지께서 자기의 권한에 두셨으니 너희가 알 바 아니요라고 이렇게 말씀하셔요. 사도행전 1장 7절. 예, 사도행전 1장 7절.
Үйлс 1:7 дээрээс харах юм бол эцэг өөрийн эрх мэдлээр тогтоосон тэр цаг үеийг мэдэх нь та нарын хэрэг биш ээ гэж хэлсэн байна. 또 마태복음 24장 36절에서도 예수님께서 그러나 그날과 그때는 아무도 모르나니 하늘의 천사들도 아들도 모르고 오직 아버지만 아시느니라 그랬어요. Бас Матай номын 24-ийн 36 дээр Есүс хэлэхдээ харин тэр өдөр цагийг хэн ч эс мэднэ. Тэнгэрлэгч нар ч хүүч мэдэхгүй зөвхөн эцэг л мэднэ гэж хэлсэн байна. 전도서 3장 11절에서도 하나님께서 하시는 일의 시종을 사람으로 측량할 수 없게 하셨다고 그랬습니다. Номлогчийн өвс номын 3:11 дээр бүх юмыг тэр тухайн цагт нь сайхнаар бүтээсэн. Хэдийгээр хүн Бурхны үлдсэн ажлыг эхнээс нь эцэг хүртэл ойлгохгүй ч гэсэн тэрээр хүмүүний зүрхэнд үрд мөхийг суулгажээ гэсэн байна. 그러니까 하나님의 여호와의 날, 그 때와 기한에 대해서 우리가 알려고 하면 안 돼요. Тэгэхээр Бурхан өөрөө энэ цаг үеийг цаг мөчийг ингэж юу тогтоосон, товлсон байдаг учраас энэ нь бол хүний мэдэх хэрэг биш. Хүн хэзнээ л ерөөсөө мэдэж чадахгүй гэдгийг хэлсэн юм. 뭐 예수님의 재림의 날을 뭐 어느 날이라고 딱 특정해서 얘기하고 그러는 사람들은 다 하나님의 말씀을 전면적으로 부인하는 거예요. Одоо жишээлбэл одоо Бурхны цаг ирсэн, Есүсийн дахин ирэлт тэдэд болно, өдийд болно гэж ингэж ярьж явдаг хүмүүс болвол тэр Бурхны одоо тэр тогтоосон, товлсон цагийн тухай тэр ойлголтыг няцааж байгаа, үгүйсгэж байгаа хүмүүс. 우리가 어느 날, 어느 때인지 정확히는 알 수 없지만 우리 주님께서는 마태복음 24장에서 징조를 보아서 알 수 있다고 그래요, 그날을. Бид нар бол үнэхээр яг таг тэр өдрийг мэдэхгүй боловч Матай 24 дээр бүлэг дээр Есүс тэр үед илрэх тэр тэмдгүүдийг хэлсэн байгаа. Матебогом 몇 장이요? 마태복음 24장. 24 дугаар бүлэг дээр тэр үед ямар одоо тэмдгүүд илрэх вэ гэдгийг хэлсэн байгаа. 잠깐만요. Яадаг хүлээж аваарай. 자, 근데 오늘날 이렇게 세상에 그 주님께서 말씀하신 징조들이 많이 나타나고 있죠. 전쟁과 전쟁, 난리와 난리의 소식, 기근과 지진, 이런 징조들이 많이 나타나고 있어요. Тэгээ өнөөдөр бол яг Есүсийн хэлсэнчлэн тэр тэмдгүүд бол маш их одоо үзэгдэх болсон байна тийм ээ. Дайн дажин, өс өглөн, өмнө самуун, бас газар хөдлөлт гэх мэтчлэн. 그리고 이 복음이 세상 땅끝까지 전파되면 그날이 끝날이 온다고 했거든요. 예수님은. Тэгээд бас нэг тэмдэг нь болохоор энэ хаанчлалын сайн мэдээ дэлхийн хязгаар хүртэл тунхаглагдах үед төгсгөл ирнэ гэж Есүс хэлсэн байгаа. 근데 이 복음은 이미 세상에 다 전파됐습니다. Өнөөдөр бол тэр сайн мэдээ дэлхийн хязгаар хүртэл аль хэдийнэ тархсан байна, тунхаглагдсан байна. 전파되지 않은 나라가 거의 없어요. Улс гүрнээр нь тооцох юм бол сайн мэдээ хүрээгүй улс орн гэж одоо байхгүй болсон байна. 그 주님의 재림의 때가 가까워진 겁니다. Өөрөөр хэлбэл эзний дахин ирэх өдөр ойртож байна. 우리는 이런 징조들을 통해서 주님의 날이 가까운 줄 알고 깨어서 준비하는 자들이 돼야 돼요. Тэгэхээр бид нэр эдгээр тэмдгүүдээр дамжуулан эзний өдөр ойртжээ.
хаяанд ирсэн байна гэдгийг ойлгож бэлтгэх хэрэгтэй юм. 그리고 이 그날은 요란한 날이고 즐거이 부르는 날이 아니다라고 이렇게 증거하고 있어요. 7절에 보면. Эргээд Эзекиэл 7 дугаар бүлэг дээр очие. 7 дугаар ишлэл дээр нь харах юм бол уулсын дээр баярт уухай бус уймын самууны өдөр ойртож байна. Өөрөлдвөл одоо баярлан уухайлах, баяр наадам хийх, баярлаж хөөрөх тийм өдөр биш ээ. Харин уймын самууны өдөр байх болно гэж байна. 이 요란한 날이라는 말은 허둥지둥 어쩔 줄 모르고 혼란스러워하는 날이에요. Уймын самууны өдөр гэдэг нь болохоор одоо яахаа мэдэхгүй болох тэгж одоо үүмэрч сануурах тийм өдөр гэсэн үг. 그 여호와의 날을 끝날을 깨어서 준비하지 않은 자들에게는 그날이 그런 혼란스러운 날이 되는 거예요. Хэрийн эзний өдөрт ерөөсөө бэлдээгүй, санар сэрэмжгүй байсан хүмүүсийн хувьд бол ийм ингэж үүмэн самууны өдөр болно. Ядвал бэлтгэлгүй учраас. 그리고 이 즐거이 부르는 날이 아니다라고 그랬는데요. Баяр дуухай бус, баярлан уухайлах өдөр биш ээ гэж байна тийм ээ. 지금까지 그들은 산과 골짜기, 언덕, 시내에 산당을 짓고 그곳에서 우상 숭배하면서 춤추고 노래하고 즐거워했던 그런 삶을 살았던 자들이에요. Баяр баяр дуухай бус, баярлан уухайлах өдөр бус биш гэдэг нь юу гэлж яах гэхээр нөгөө уус толгод гуу залгах хөндөй тэд нар мөрлийн өндөрлөг байгууллаад тэндээ тэр тахилаа өргөөд тэр хуурамч шүтээнд мөргөхдөө ингэж баярлан уухайлж одоо бүжиж найр наадам хийдэг байсан. Тэгээ тэр өдөр чинь одоо ингээд дуусч байна гэсэн үг юм. 예, 지금까지의 그런 즐거워하던 삶과는 정반대 재앙으로 인하여서 당황스러워하고 혼란스러워할 거라는 거예요. Энэ мөчийг хүртэл энэ өдрийг хүртэл тэгж баярлан уухайлж байсан шиг тийм өдрүүд одоо дуусварлж харин ч өөмөн самун гай гамшигын өдөр байх болно гэдгийг хэлсэн байна. 8절에서 증거하는 것은 이러한 재앙은 그 죄에 대한 하나님의 분노에서로부터 비롯된 것이다 라고 이렇게 말씀하십니다. 8 дахь эшлэгийг харах юм бол энэ бүхэн нь бол эзний эсрэг үйлдсэн гин нүглийн чинь улмаас та нарын дээр эзний уур хилэн бууж байгаа хэрэг юм а гэдгийг хэлсэн байна. 9절에 보면은 그때 불쌍히 여기지도 않고 긍휼히 여기지도 않는다라고 말씀하셔요. 8 9-р эшлэлээр хэлсэн байна. 9-р эшлэгийг харах юм бол тэр өдөр би та нарыг өрөвдөхгүй, мэлмээ минь өрөвдөхгүй, би өршөөхгүй гэж хэлсэн байна. 심판 때는 하나님께서 반드시 그냥 행한 대로 갚아주시는 거예요. Нэгэн тал энэ шийтгэлийн өдөр ирсэн л болвол бурхан ерөөсөө өрөвдөж өршөөхгүйгээр яг тэр юу үлдсэн төвнийг нь 우리의 모든 буцаан 어떤 өгөх болно. 가증한 모든 것을 다 드러내실 겁니다. 하나님께서. Бидний үлдсэн тэр бүхий л жигшүүрүүдийг бурхан бүгдийг болгох болно. 그리고 9절 마지막에 보면은 나 여호와께서 때리는 이임을 알 것이다 라고 이렇게 증거하고 있어요. Эсвийн төгсгөлд харах юм бол тэгэхэд цохигч нь эзэн бий гэдгийг та нар мэднэ. 예, 하나님께서 치신다라는 거죠. 심판하신다라는 얘기거든요. Тэр цохигч нь эзэн гэдэг чинь бурхан эзэн өөрөө ингээд цогох болно, зодох болно гэдгийг хэлж байгаа. 그 레위기 26장 15절 이하에 보면은 하나님께서 범죄한 이스라엘 백성들을 치셔요. 때리셔요. Леви намын 16-장 15절 26장 15절. 26-гийн 15-аас харах юм бол Леви намын 26-гийн 15-аас харах юм бол бурхан Израилийг цохин гэдэг тухай өгүүлсэн байгаа. 그렇게 하나님께서 그 죄에 대해서
때리시는데도 치시는데도 돌이키질 않아요. Бурхан тэгээд тэр Израиль ингээд цохоод байхад тийм ээ тэр гин үгэл үлдэхт нь цохсон. Тэгээд цохоод байхад л Израильчууд ерөөсөө ойлгохгүй, ухаарахгүй эзэн бурхан руугаа эргэхгүй байсан. 그래서 7배나 더 재앙을 내리시거든요. Тийм учраас 7 дахин их гамшигар цогсон. 그런데도 돌이키지 않는 거예요. Тэгсэн ч гэсэн эргэж буцахгүй байсан. 그래서 또 7배나 더 강하게 하나님이 재앙을 내리십니다. За тэгэхээр нь бурхан дахиад 7 дахин их хүчтэй гай гамшигыг болгосон. 그런데도 돌이키지 않아요. Тэгсэн ч тэд эргэж ирээгүй. 왜 그 하나님의 백성들이 하나님께서 치시는데도 깨닫지 못하고 돌이키질 않는가? Яагаад Израильчууд тэгж бурхан дахин дахин улам илүү хүчтэй цохоод байхад ойлгохгүй, эргэхгүй байсан болоо. 돌이키지 않는 이유는 그게 하나님께서 치신다라는 것을 깨닫지 못했기 때문에 그래요. Учир нь энэ бол бурханы цохилт байна. Бурхан бидрийг гэм нүглийн маань улмаас цохиж байгаа юм байна гэдгийг тэд нар ойлгохгүй, мэдэхгүй байсан учраас тэд эргэхгүй байсан аа. 그냥 우연의 일치라고 생각을 하는 거예요. Зүгээр л тэр бурхан цохиж байгааг нь энэ бол зүгээр л нэг санамсаргүй зүйл тохиолдлоо. Санамсаргүй явдлаа л гэж боддог байсан. 그냥 자연재해 때문에 기근이 들고 뭐 지진이 일어나고 그렇게 생각을 하고 마는 거예요. Зүгээр л тэр байгалийн гамшиг, байгалийн л үзэгдэл гэж бодож байсан. Тэр газар хөдлөлт, тэр ган гачиг болж байгаад бурханы цохилт гэж юусоо ойлгохгүй, мэдэхгүй зүгээр л байгалийн гамшиг, байгалийн үзэгдэл болж байна л гэж бодож байсан. 이웃 나라에 의해서 우리가 침략을 받으면은 그냥 우리가 약해서 이웃 나라가 강해서 악해서 우리를 친다라고 그렇게 생각하고 마는 거예요. За тэгээд альсвал хөрс зэрэгэлдээ улсууд нь дайрч давтлаад цохилт үзүүлэх юм бол тэрийг бас л бурхны цохилт гэж юусоо ойлгохгүй. Зүгээр л энэ хөрс зэрэгэлдээ улсууд л бузар муу болохоор энэ хөрс зэрэгэлдээ улсууд л харгас хэрцгий болохоор бидний 그 모든 улсууд 일을 дайрч 행하시, давталж байна гэж бодож байсан. 그 모든 일을 행하시는 분이 하나님이신데 그걸 깨닫지 못하는 거죠. Энэ бүхнийг хийж байгаа нь бурхан байтал 그래서 돌이킬 줄을 몰라요. тэрийг ойлгохгүй тийм учраас эзэн бурхан руугаа эргэхгүй байсан. 그럼 누가 깨달아 하는가? 바로 남은 자입니다. Тэгвэл хэн энэ бүхнийг ойлгож мэдэж байсан бэ гэхээр нөгөө л үлтгэсэд. 그 남은 자들은 하나님께서 우리 죄에 대해서 벌하시는 것을 깨달아 알고 회개하고 돌이키는 거예요. Тэр үлтгэсэд л бурхан бидний гэм нүглийн улмаас биднийг цохиж байгаа юм байна. Биднийг шийтгэж байгаа юм байна гэдгийг ойлгоод ухаарад тэгээд гэмшээд эргэж ирж байгаа юм. 그리고 그 환란 가운데서 더욱더 연단되어지고 하나님만 바라보고 의지하는 거예요. Тэгээд тэр гай гамшиг дундаас бурхан руугаа эргэж өөрсдийн гэмээ гэмшиж байдаг. 이제 또 10절부터 13절까지는 하나님의 심판, 그 재앙의 심각성이 증거되고 있습니다. За дараа нь 10-аас 13 дугаар ишлэл хүртэл бурхны тэр шийтгэл хэр аимшигтай ноцтой вэ гэдгийг өгүүлсэн байна. 볼지어다 그날이로다 볼지어다 임박하도다 정한 재앙이 이르렀으니 라고 이렇게 증거하고 있어요. Харахтун тэр ирж байна. Мөхөлч нь гарч ирлээ. Таяг нахиалж их зам цэцгэлслээ. 여기 그날은 앞에서 말씀드린 바로 끝날입니다. 죄악에 대한 심판의 날이에요. Энд өгүүлж байгаа тэр өдөр гэдэг нь бол түрүүч ишлэл дээр ч гэсэн
хэлсэн байгаа. Эзний өдөр гамшиг шийтгэл буух тэр өдрийг хэлж байгаа. 정한 재앙 곧 율법에 정한 그런 재앙들이 이르렀다라고 이렇게 증가하고 있습니다. Мөн төгсгөл өдрийг хэлж байгаа. Тэгээ энэ бүхэн бол аль хэдийнэ тогтогдсон тэр хуулиар аль хэдийнэ баталгаажсан, хуулиар тогтоосон тэр өдөр юм аа. 이 몽둥이가 꽃이 피며 그랬거든요. 10 дугаар эшлэлийн төгсөлд харах юм бол таяг нахиалж гэж хэлсэн байна. 이 몽둥이는 뭐 죽은 나무의 어떤 이 지팡이를 가리키는 거거든요. Таяг гэдэг бол одоо нөгөө модны тэр одоо мөчөр ч юм уу одоо тийм одоо үхсэн тийм мотор хийсэн таяг гэсэн үг. 이 몽둥이 곧 지팡이는 이미 죽은 나무이기 때문에 꽃이 피고 싹이 나는 것이 사실은 불가능하죠. Таяг нахиалж цэцгэлнэ гэдэг бол байнгүй тийм ээ. Яг л таяг чинь одоо тэр модноос нь ингээд таслаад авчихсан мөчөр ч юм уу одоо тэр одоо зүйлэр хийдэг шүү дээ. Тэгэхээр чинь модноос л салсан бол тэр одоо үхмэл мод гэсэн үг. Тэгээ үхсэн модноос мод нахиалж цэцгэлнэ гэж бол байж боломгүй. 근데 민수기 17장에 보면 아론의 지팡이에서 싹이 나는 것을 우리가 알고 있어요. Гэхдээ тоолго 17 дугаар бүлгээс харах юм бол Аароны таяг цэцгэлсэн нахиалсан байдгийг бид мэднэ. 하나님께서는 그 사건을 통해서 아론이 하나님께서 세우신 제사장임을 확인시켜 주셨어요. Тэр үйл явдлаар дамжуулан бурхан Аарон бол бурханы томилсон тэрүүн тахилчаа гэдгийг баталж харуулсан. 여기에서 이 본문에서 말하는 이 몽둥이는 심판의 도구를 가리킵니다. За энэ Эсkel 7-гийн 10 дээр гарч байгаа энэ таяг гэдэг бол шийтгэлийг хэлж байгаа. Шийтгэлийн таяг гэсэн үг. Бурхны шийтгэлийн таяг. 그 이사야서 10장 5절에 보면은 하나님께서 아수르, 바벨론 이런 나라들을 몽둥이로 사용하신다라고 이렇게 말씀하셔요. Тэгээ Исая номын 10-5-ыг харах юм бол бурхан тэр Ассир гэх мэт улсуудыг бороохоо болгож ард түмнийхээ эсрэг шийтэм зэвүүцлийн шийтэм болгож хэрэглэнэ. Өөр хэлэнгийн таяг болгоно гэж хэлсэн байна. 이 몽둥이가 꽃이 폈다는 말은 곧 심판의 조건이 무르익었다라는 그런 의미예요. Тэгэхээр Эсkel 7-гийн 10 дээр таяг нахиалж цэцгэлсэн байна гэдэг чинь бурхны тэр өөр хэлэнгийн шийтгэл нь аль хэдийнэ бэлэн болсон байна. Боловсрч гүйцсэн байна. Бурхны өөр хэлэн аль хэдийнэ боловсрч гүйцээд шийтгэхэд бэлэн болсон байна гэдгийг илэрхийлж байгаа. 또 교만이 싹났다는 말도 교만으로 인한 패망, 넘어짐의 때가 가까웠다란 그런 의미입니다. Их зан цэцгэлсэн гэж бас хэлсэн байна тийм ээ 10 дээр. Энэ нь болохоор одоо их зангаас болж та нар сөрч байгаа шүү. Их зангийн хавламаас үйлдсэн тэр гэм нүглийн чинь эсрэг шийтгэл шүү гэдгийг сануулж хэлж байна. 뭐 교만이 패망의 선봉이고 넘어짐의 앞잡이라는 것은 우리가 너무 잘 아는 말씀이죠. За их зан гэдэг маань нэг зүйлсэндээ бардамлыг хэлж байна тийм ээ. Тэгээд бидний сайн мэдээ хэвшлэл байгаа те сүүлийн өмнө бардам зан явдаг гэж. 교만한 자는 하나님께서 물리치신다고 그랬거든요. 다시 말씀해 주실래요? 교만한 자는 하나님께서 물리치신다라고. Бурхан одоо бардам хүмүүсийг зайлуулдаг, жигшдгээ гэж хэлсэн байдаг. Онгойгийнх үе үеж тасалдаад байгаа. 예, 우리가 이제 교만에 대해서는 다음에 좀 14절 이하에서 그 이스라엘의 죄 네 가지를 세 가지인가요? 이렇게 증거받을 텐데 그때 거기에 교만이 나오거든요. 그때 좀 교만에 대해서 좀 더 공부하도록 하겠습니다. 다시 말씀해 주실래요? 이 교만에 대해서는 인터넷 상이 잘 안. 14절 이하에서
어, 음, 그, 다시 한번 증거를 받도록 하겠습니다. За тэгээ Бартам зангийн тухай, их зангийн тухай болохоор 14 дугаар эшлээс хойш бас дэлгэрэнгүй бид нар ярилцах болно. Харин миний интернет хариу нь болохгүй л ах шиг нь одоо засах боломжгүй 그리고 юм даа. 11절, 11절에 보면은 포악이 일어나서 죄악의 몽둥이가 되었은즉 그랬어요. За 11 дугаар эшлэл. Хүчирхийлэл нь хорон муугийн таяг болтол өссөн тэдний хинэнч хурсан олных нь хинэнч баялагч тэдний дундах алдартай юунч алгаа. Надад болохоор багших тасалтад сонсогдоод ах юм. 이 말의 의미는 이스라엘의 지도자들이 또 권세자들이 하나님이 주신 권세를 가지고 백성들에게 폭력을 일삼았음을 말합니다. За энэ 11 дэх эшлэл болохоор юу гэлэрхийлж байна гэхээр Израиль бурхны томилж томилсон тэр Израилийн удирдагчид ихэс дээдс нь болохоор тэр бурхны өгсөн эрх мэдлийг буруугаар ашиглаж ард түмний дунд хүчирхийллийг үлдэж байсныг илэрхийлж байна. 자신들의 권세를 앞세워서 권위를 앞세워서 이 연약한 자들로부터 물건 같은 거를 갈취하는 거예요. Тэр өөрсдийнхөө тэр эрх мэдлэр төрий барьж тэр өөрсдөөсөө ядуу доорой ч юм уу хүчин мөхс хүмүүсийг дээрэмддэг булаадаг байсан. 하나님이 주신 권세를 백성들을 괴롭히는 그런 몽둥이로 사용을 한 겁니다. Бурхны өгсөн эрх мэдлийг яаж ашигладаг гэсэн бэ гэхээр Бурхны тэр ард түмний эсрэг Бурхны ард түмнийг зовоон тарчлах таяг болгож ашигладаг гэсэн юм. 그러나 그렇게 빼앗은 자들, 자신들도 다 빼앗기고 다 잃을 것을 말씀하십니다. Тэгж одоо хүчирхийлүүлж байсан Бурхны тэр эрх мэдлийг буруугаар ашиглаж байсныхаа хариуд тэр булаасан, дээрэмдсэн бүхнийг алдах болно гэдгийг илэрхийлсэн байна. 그 12절에서는 때가 이르렀고 날이 가까웠으니 사는 자도 기뻐하지 말고 파는 자도 근심하지 말라라고 이렇게 말씀하셔요. 12 дугаар эшлэл тэр цаг ирэв, тэр өдөр хүрээд ирлээ. Худалдан авагч нь бүү баясаг, худалдагч нь бүү гашуудаг. Учир нь хилэн хамаг олных нь эсрэг байна. 왜냐하면 하나님의 진노가 사는 자나 파는 자에게 다 임할 것이기 때문입니다. Учир нь Бурхны уур хилэн хамаг олны эсрэг. Өөрөөр хэлбэл худалдан авагчид болон худалдагчдын дээр худалдан авч байгаа, худалдаж байгаа бүхэл хүмүүсийн дээр Бурхны уур хилэн адилхан асгарах болно гэж байна. 지금 하나님의 백성들이 사고 팔고 하는 그런 일상, 육신적인 일에 취해서 살고 있는 거예요. Тэр энд худалдан авагч, худалдагч гэж гарч байна тийм ээ. Энэ нь болохоор Бурхны ард түмэн одоо ямар аюул тулж ирчихэд байгааг ч ойлгохгүй зүгээр л одоо өдөр тутмын амьдралдаа хутгалдаал 이렇게, худалдан авалт хийгээл худалдаа намаагаа хийгээл ингээл явж гин гэсэн үг. 이렇게 일상에 취해서 세상 일에 취해서 살 때 아무도 생각하지 못한 그때의 끝날이 온다는 거예요. 심판의 날이 온다. Тэгэхээр хүн бүр ингэж одоо ойлгож ухаарахгүй хүн бүр зүгээр л өдөр тутмынхаа амьдралд энэ ертөнцийн явдалд хутгалдаал ингээд амар чимэр байж ах зуурчин тэр өдөр ирэх болно. 이렇게 사는 자, 파는 자 모두에게 그 하나님의 심판의 날이 임하기 때문에 뭐 근심하지 말라는 거예요. 기뻐하지 말라는 겁니다. Тэгээд хүн бүрийн дээр өөрөөр хэлбэл худалдагч, худалдан авагч бүгдийн дээр Бурхны уур хилэн асгарах учраас бүү сэтгэлээр байна. Бүү гашуудаа. 음. 사는 자는 내가 헐값에 싸게 샀으니까 막 좋아하고 그래봤자 나라가 망하면은 그 권리 행사를 할 수 있어요, 없어요? 없어요. Э одоо худалдагч нь биш худалдан авч байгаа хүн
худалдан авагч нь бүү баясга. Яг бүү баясаг гэж байгаа хэрэг худалдан авагч бол ингээд хэрвээ юмыг одоо ингээд юу яа үнийг нь буулгаад ингээд хямдхан авчих юм бол баярлдаг шүү дээ, баясдаг тийм ээ. Тэгээ тийм одоо өдөр тэгж баясах ч одоо хэрэггүй. Яагаад гэвэл тэр улс орн чинь сүрч мөхийн цагт хинч баясч чадахгүй болно. 그 13절에서는 또 파는 자가 살아있다 할지라도 다시 돌아와서 그 판 것을 얻지 못하리니 라고 이렇게 증거하고 있어요. 13 дээр нь тэдний аль аль нь амьд байх үед худалдагч нь худалдсан юмаа буцааж авахгүй гэж байна. Өөрөөр хэлбэл одоо тэр худалдагч ч бай, худалдан авагч ч бай амьд үлддэг юм а гэхэд эргээд тэр одоо худалдан авсан юмаач гэдэг юм уу тий тэр бүхнээ буцааж олж авч чадахгүй. Яг тэгэл тэр нь аль хэдийнэ булаагдсан. Тэр өөрсдийнх нь биш болсон учраас. 이스라엘 백성들은 땅이 하나님께서 주신 기업이거든요. Израильчүүдийн хувьд бол газар нутаг гэдэг бол Бурханаас өгсөн өв юм. 그 땅을 팔았으면은 또 값을 치르고 다시 돌려받든지 아니면 희년의 때까지 참았다가 돌려받아야 돼요. Хэрвээ одоо өөрийнхөө эзэмшлийн газрыг өөр хүнд худалдсан байх юм бол эргээд тэр өв болгож авсан газраа буцааж авахын тулд дахиад өөрөө мөнгө төлж иж авах ёстой. Альсгүй л одоо нөгөө эвэр бүрээдлэлтийн жил буюу их амралтын жил хүртэл чөлөөлөлтийн жил хүртэл хүлээж байгаад тэгээд тэр жил нь бол бүх тэр зүйл буцаад эзэндээ очдог шүү дээ. Яг тэр үеэр буцааж авах боломжтой. 그렇지만 나라가 망했기 때문에 그런 권리 행사를 할 수가 없다라는 거예요. 다시 돌려받을 수 없다. Хэдийгээр бурхан тэднэрт өөрийнхөө ард түмэнд тийм эрхийг өгч тийм хуулийг тогтоож өгсөн боловч тэр улс орн нь мөхөөд сүрээд байхгүй болчих юм бол бурханаас тогтоож өгсөн тэр эрхээ ч гэсэн эдлэх эрхгүй болно. Эдэлж чадахгүй болно гэсэн үг. 그리고 13절 거기에 보면은 묵시가 나오죠. 묵시. 묵시라는 것은 하나님께서 환상을 통해서 보여주는 계시예요. За бас 13 дахь ишлэлийнхээ сүүл хэсгийг харах юм бол олон түмний тухай үзэгдэлч цуцлагдахгүй гэж байна. Үзэгдэл гэдэг бол бурхан илчилж харуулж байгаа зүйлс гэсэн үг. 돌아오지 못할 것을 얘기하고 있고요. 또 자기의 목숨을 유지할 수 없다라고 이렇게 증거하고 있습니다. Тэгэхээр бурханы тэр үзэгдэл бол зайлшгүй биелэгдэх болно. Израилийн ард түмний тухай илчилж хэлсэн харуулсан бүхэн цуцлагдахгүй биелэгдэх болно. Бас тэдний хинэнч хилэнцээрээ амьдралаа батжуулахгүй. Өөрөлдвөл тэд нар хичнээн гэм нүгэл үлдсэн ч гэсэн тэр амьдрал нь бол одоо баталгаатай биш юм аа. Тэд нар өөрсдийнхөө амь насыг аварч чадахгүй гэсэн үг. 하나냐 같은 그런 거짓 선자는 2년 후면은 돌아온다라고 거짓 주장을 하지만 돌아오지 못한다라는 거예요. 다시 말씀해 주실래요? 하나냐, 예레미야서 28장에 나오는 거짓 선지자 하나냐, 그 사람은 2년 후면은 돌아온다라고 주장을 하지만 그들의 주장처럼 돌아오지 못한다라는 거예요. Ханания гэх мэт нөгөө хуурамч иш үзүүлэгчд байсан тийм тэр Ханания гэхэд тийм олон жил болохгүй. Одоо энэ гамшиг бол нэг 2 жил болно. 2 жилийн дараа сүлжгээс буцаж ирнэ гэж ингэж хуурамч иш үзүүлж байсан. Гэвч тэдний хуурамч иш үзүүлэх нь биелэгдэхгүй. 누가 자기 목숨을 유지하고 누가 또 다시 돌아오는가 하면은 바로 남은 자들이에요. 남은 자들이 돌아옵니다. Тэгвэл хин энэ амьдралаа баталгаажуулж хин амьд үлдэж хин буцаж ирж чадах юм бэ гэхээр нөгөө л цөөхөн бурханаар сонгогдсон үлдгэсэд байх болно. 이제 시간이 이렇게 된 것 같은데요. 우리가 오늘은 여기까지 증거를 받고
14절 이하는 다음 시간에 이어서 증거를 받도록 하겠습니다. За өнөөдөр цаг болсон учраас угаар хичээлээ өндөрлөе. 14 дугаар ишлээс хойшлол дараагийн хичээлдээр үздэцгээе. 오늘 이 증거받은 말씀을 통해서 남은 자에 대해서 우리가 좀 깊이 생각을 해봤으면 좋겠어요. Өнөөдрийн хичээлээр дамжуулаад хэдүүлээ энэ үлдгэсдийн талаар илүү их одоо дэлгэрэн гүнзгий тунгаан бодосоо гэж хүсэж байна. 이 시대에 우리가 남은 자다. Энэ цаг үеийн үлдгэсд нь бол та бид нар юм аа. 남은 자들처럼 이 세상에 선한 영향력을 끼쳐서 좀 없어서는 안 되는 꼭 필요한 인물들이 됐으면 좋겠어요. Тэр үнэхээр одоо бурхнаар сонгогдож үлдсэн хүмүүс шиг тэр үлдгэсдийн ёсоор энэ дэлхийд сайнаар нөлөөлж үнэхээр энэ дэлхий дээр байхгүй байж болохгүй хүмүүс байцгаая. 오직 하나님만 바라보고 의지함으로 담대하게 강하게 우리에게 맡겨주신 이 사역을 잘 감당했으면 좋겠어요. Зөвхөн эзэн бурхнаа ширтэн харж эзэн бурхандаа итгэж найдан биднэрт даалгаж өгсөн тэр сайн мэдээний ажлыг хүчтэй зоригтойгоор хийцгээе. 혹시 우리가 어떤 어려움을 당한다 할지라도 하나님께서는 그것으로 나를 더 강하게 하실 줄로 믿으시고 연단되어졌으면 좋겠습니다. Хэрвээ бид нар ямар нэгэн бэрхшээл зовлон тохиолддог юм а гэхэд бурхан намайг илүү хүчрхэгжүүлэхийн тулд намайг илүү цэвэр болгохын тулд дасгалжуулж байна гэж түүнийг хүлээн авч тэр зовлон бэрхшээлийг тийхүү хүлээн авч улам хүчрхэг болцгоё. 이 시간 함께 하신 우리 동역자님들이 몽골 땅의 복음화를 위해서 하나님께서 남겨주신 남은 자들인 줄로 믿으시기 바랍니다. Энэ цагт хамт суралцаж байгаа бурхны ажилчин болгон энэ цаг үед бурхны үлдээж өгсөн бидний хамтран зүтгэгч миний хамтрагчд гэж бүгдээрээ хүлээж авцгаая. 여기까지 우리 증거 받고요. 혹시 질문하실 거 있으면은 질문 받도록 하겠습니다. Ингээд хичээл манд дуусч байна. Та бүхэнд асуулт байвал